За өнөөдөр Монгол улс тулгамдаад байгаа. Монголын одоо хүн амын 50% нь оршиж байдаг. Энэ 50, 60, 70 он сүүлийн 30 жилийн энэ хотын хамгийн одоо муу муухай бүхэн хоримтлагдсан энэ цаг үед энэ асуудлыг шийдэхин төлөө ийм одоо хууль, эрх зүйн орчин, эдийн засгийн бодлогыг Нямбатар сайд танилцуулж байгаа гэж ойлгож байгаа. Энэ асуудлыг одоо энэ улсын хурал шийдэж өгөх ёстой. Өөрөг хариуцлагыг нь өргөх ёстой. Нийслэлийн ард иргэд энэ 4 жилийн хугацаанд нийслэл тулгамдсан асуудлыг энэ бүрэлдэхүүнээр шийдэнэ гэж шийдвэрээ гаргасан. Тэгэхээр энэ иргэд энийг ойлгох байх. Улсын хурлч гэсэн сүүлийн жилүүдэд нийслэлийн асуудал дээр онцгой анхаарч байгаа. Батамгалан гишүүнээр ахлуулсан улсын хурлын төр хороо байгуулагдсан. Түүнчлэн нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль эрх зүйн орчныг дүрдүүлж өгсөн. Өнөөдөр Нямбатар сайдад бид хүн ёсны хувьд жоохон хүндлэгтэй хандах хэрэгтэй гэж бодож байгаа. Сүүлийн одоо энэ хотын дарга болсноос хойш энэ хүний ч одоо ер нь юу болгоод байгаа юм. Бас ингээд бас монголчууд бас нэгэндээ бас хүндэтгтэй хандаж бас ажил хий гэсэн ийм хүнийг бас энэ төрийн эрх барих дээд байгууллага хэмжээнд дэмжих ёстой л гэж бодож байна. За ингээд би энэ хуультай холбогдуулаад 2-3 зүйлийг асууя. Энэ гаргасан шийдэл, энэ хууль эрх зүйн орчин, энэ хотыг хөгжүүлэх төлөвлөгөө, хотыг орон сууцуул энэ төсөл хөтөлбөрүүдийг ойрын хугацаанд шийдэх ёстой. Цаг хугацаа маш бага. Хэрвээ энэ сайн үр дүн гарвал одоо Нямбатар бол жинхэнэ эрх хүн болно. Муу үр дүн гарвал худалч баатар болно шүү. Ийм учраас улсын хурал энэ одоо оруулж ирсэн бичиг баримтын яаралтай шийдэх ёстой гэж бодож байгаа. Ийм байр суурьтай байгаа. За ингээд 2-3 асуулт асууя. За гэр хорооллыг одоо орон сууцуул хөтөлбөр хамруулна гэж байна. За энэ хамруулах юм байна. Гадны ямар зээл тусламж авах юм? Дотоодын ямар их үүсвэр байгаа юм? Дээр нь өнөөдөр газар чөлөөлнө гэдэг аимшигтай асуудал байдаг шүү дээ. 100 айлын газар чөлөөлөхөд 5 айл чөлөөлөхгүй өгөхгүй гээд 100 сая төгрөгийн үнэлгээтэй газрыг тэр төгрөгөөр нэхээ суул энэ төсөл чинь гацуул яах. Энийг ямар гарц гаргалгаа байна. За төгжрлийг бууруулах асуудал шийдэхэд татварын бодлогоор дамжуулж шийдэл гаргадаг гадны орнуудын туршлага байдаг тухай ярьж байгаа. Энэ шийдлийг ямар хөө судалгаа байна. Ингэж энэ татварын бодлогоор дамжуулж бүсчилсэн байдлаар энэ төгжрлийг бууруулах энэ цогц арга хэмжээ гадны орнуудад байдаг. Одоо Парис, Женев гэдэг энэ хотууд чинь байдгийн байлаа. Японы хотууд, Хятадын хотууд байгаа шүү дээ. Энэ жишгийг хэрэгжүүлэхэд хэдийн хэмжээний хөрөнгө мөнгө цаг хугацаа байна. Энэ талаар нэг хариулт авъя. Дээр нь энэ ухаалаг хот болох энэ Кимэд оюун ухааныг ашиглаж хотын одоо төгжрлийг бууруулах энэ асуудал дээр ямар одоо шийдэл гаргаж яана гэдэг талаар бас нэг мэдээлэл авах ийм 3 асуудалд бол би хариулт авъя гэж бодож байна.